Хогго орчинд бидний оролцоо хаврын их цэвэрлэгээ хүргэлжилж байна. За өчигдөр бас уг нь цэвэрлэг байсан боловч цагаарын нөхцөл байдлаас шалтгаалаад зарим баг дээр бол цэвэрлэгээ гарч амжаагүй. За зарим багууд дээр л гарсан. За өчигдөр хамгийн түрүүнд гарч ирэн нэлээдгүй талбайг цэвэрлсэн 2 дугаар баг дээр ирсэн байна. За 2 дугаар багийн багийн дарга зохион байгуулагч нар болоод тусгайлан бас яг нэг эзэнгүү байгаа хэсгүүд дээрээ 2 одоо хог дүүх хүмүүсийг одоо авч гэрээгээр бас юм ажиллаж байгаа гэдэг мэдээллийг өгж байна. Ямар ч гэсэн эднийх маань хэдийн хэмжээний талбайг цэвэрлээд байна. За мөн хогуудаа хаана одоо гэж овоолж байгаа бүгдээрээ харъя. За мөн өнөөдөр Баруун Орос сумын 9 баг дээр бүх нийтийн цэвэрлэгээ зэрэг явагдаж байгаа учраас за хаана цэвэрлэгээ авах чинь тэр бүх газар болгон дээрээс та бүхэндээ хураангуй мэдээллийг хүргэх болно. За өчигдөр бас таних цэвэрлэгээнд гарсан те. Өнөөдөр хэдэн цагт гарав нийт ер нь ойролцоогоор хэдэн метр квадрат талбайг цэвэрлэв. За одоо манайх засаг даргын захирамжийн дагуу хогго орчин бидний оролцоог урандаар бүх нийтийн их цэвэрлэгээнд өчигдөр буюу 26-ны өдөр 12 цагт гарсан. За өдийн өмнө цагийн гарын байдал жоон таагүй байсан болохоор өдөр 12 цагийн гарсан. Тэгээд за уртын гол тээвэрчид мөн ингээд дарин зурц бодлын уртлын ингээд энэ эмтэг колон хүртлийн талбай манай 2 дугааргийн нутаг дэвсгэр харьяалагддаг. За өчигдрийн байдлаар уртын гол тээвэрчид за хогоо цэвэрлээд иргэд маань гаднаа огоо овоолоод ингээд тиймэрхүү байдалтай байсан. За орон суугчид маань өчигдөр гарч ирээгүй. За өнөөдөр гарч ирэх бах гэж бас бодож байна. Найдаж байна. Тий. Мөн өчигдөр одоо би чинь ингээд 2 портер. За манай баг дээр 2 портер, 4 ачигч, 2 цэвэрлэгээний ажилтай. 2 жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй. За мөн багийн ажлын алба ингээд ажиллаж байна. Өчигдрийн байдлаар ингээд цэвэрлэгээнийхээ хяналт тавиад явж байхад бол манай цайр дотхны хүүхдүүд бол өөрийн орчин суугаа газрын тоглоом талбайг цэвэрлэж байгаа үедээ таарсан. За тухайн үед нэг лайв хийсэн. Тэгээд хүүхдүүдтэй бас баярлалаа. Эцэгчүүд нь нөгөө хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй орчинг тоглох нөхцөлийг бүрдүүлж одоо байх хэрэгтэй байдал хүүхдүүд нь өөрсдөө ингээд бүрдүүлээ ажиллаж байгаа нь бол бас айгуутай юм таатай санагцаа. Тэгээд өнөөдрийн бол энэ нөгөө манай одоо яг 2 дугааргийн нутаг дэвсгэр ингээд эзэнгүү ингээд талбай байдаг. Энэ нэр бол одоо асар их хэмжээний хог хоримтлагдсан юм байна. За энэ одоо ууж идсэн хогийн ийм одоо пиавны сав архины шилүүлэнд асар их байна. Манай 2 цэвэрлэгээний ажилтны энэ дээр бол өчигдөр өнөөдөр 2 ингээд ирэхэд ажиллаж байна. За өчигдөр ирэхэд бол нэлээд их хогтой байсан. Өнөөдөр бол ингээд хогоо ирэхэд нь цэвэрлээ дуусч байна. Одоо урдуур тэргээр хогоо овоолцсон байна. Тэнд бас хогоо овоолж манай цэвэрлэгээний 2 ажилтны ажиллаж байна. Мөн би бас энд зохион байгуулагчийнхаа хамт энэ дээр бас нэмэлт хүч олоод ингээд ажиллаж байна. Тий. Тэгэхээр иргэдээ бас уриалмаар байна. Эзэнгүү талбайд ирж архит бие ууж байгаа бол хогоо буцаагаад аваа явчихдаг тийм ухамсартай баймаар байна. Та нарын хайсан хогийг хин нэгэн цэвэрлэх албатай биш шүү дээ. Бид нар өөрийнхөө тарьсан хогийг өөртөө цэвэрлэх гэсэн тийм иргэн өөрөө хариуцлагатай баймаар гэдгийг бас уриалмаар байна. Тэгээд иргэд та бүхэн маань за Баруун Орос сум маань хот болгохтой холбоотойгоор соёлтой, хариуцлагатай иргэн байгаарай. Бүх нийтийн цэвэрлэгэндээ цаг тухай бид нар гардаг байгаарай гэж хэлмээр байна. Өчигдөр танай багийн хүүхдүүдтэй бас таарсан. Тэгсэн чинь манай багийн дараах хэрэг бид нар чипс авч өгсөн гэдэг агиох баярлж байгаа. Тэгээ бид нэр л гарсан нэрээ хин ч ирээгүй штэ гэдгийг хэлж байна. Тий. Би нөгөө нэг цайр дотхны өглөө болонгоо бэсгийн ахлагч нараараа дамжуулж айлуудын хаалга болсон. За айлын хаалга болонгоо за хүн гарахаар гарнаа гэдэг тийм иргэд маань тийм нэг нэг гарахаар л гарна. Цонхоор хараа зогсож байна. Хүн гарвал гарна гэсэн тийм одоо барьцаад гэдэг юм одоо юу гэдэг тийм нэгийгээ тийм хүлээсэн байдалтай байсан. За би өөрөө болохоор очиж спикерээр буюу одоо чанга ярьчаар тий хогондоо гараарай гэж цайр тутганы орсон зогсдол нилээн баг 20-30 минут бол багарсан. Тэгэхэд бол хүн гарч ирээгүй. Тэгээд за гарч ирэх байлгүй дээ гэж би босод нөгөө объектуудаа шалгаад цэвэрлэгээтэй газруудаа шалгаа явж байгаа. Эргээд ирсэн чинь манай хүүхдүүд өөрсдөө гэрээсээ уут барьсан гिचгсэн. Жижигэн хар уут, хогийн хар уут барьсан, цэвэрлээ явжсэн. Гэхдээ манай хүүхдүүд яг өөрийнхөө тоглоомын талбай хэсгээл цэвэрлсэн. Тоглоомын талбай хэсгээ цэвэрлээд одоо та бүгд очиж харах юм бол яг хүүхдүүдийн цэвэрлсэн хогоо овоолоод тавьсан байгаа тэндээ. Тий. Бусад газрын цэвэрлэгээ хийгдээгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо орсон суугчид маань гарч ирээд өөрийнхөө орчны цэвэрлэгээ хийгээрээ тэнд чинь та бүгдийн хүүхдүүд тоглодог шүү. 5 сар болон дулаан орж ийн бид нар өнөөдөр хүүхдүүд маань гадаа гарч тоглоно. Тэгэхээр бидний хүүхдүүдийн тоглож байгаа орчин өөр эрүүл аюулгүй байх ёстой шүү гэдгийг бас иргэдтэй хэлмээр байна.
За бүх нийтийн цэвэрлэгээнд манай багнууд 11 хүний бүрэлдэхүүнтэй гарч байгаа. Нэг тамгын газрын мэрэгчтэнгүүд дээрээс нь хэсгийн 3 ахлагч тэгээ зохион байгуулсан бүгдээр 11 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөлж эгнээ мөн далангийн эгнээ гэдэг бүх газруудаа бүгд нэг хэсэгтээ хуваагдаад хүмүүсээ цэвэрлэгээнд нь хамруулад ингэ ажиллаж байна. Иргэдийн итвэх хэр байна? За иргэдийн итвэх ерөнхийдөө яг өнөөдрөөс бүгд ер нь итвэхтэй хамрагдаж байна. Тэгээ өчигдөр бидэд бас өдөөс хойш нэг хэсэг газрыг мөн иргэдтэйгээ хамт цэвэрлсэн байгаа. Тэгээд хотогчлтынхаа машинуудтай ингээд хуваарсан газраараа ажилт хийгээд явуулж байна. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр иргэд та бүхэн бас бүх нийтийнхээ цэвэрлэгээнд гарахдаа дулаан хувцалж гарч ирээрээ. За гадаа 11 хэмээн дулаантай байгаа хэдийч гараад ирэнгүүт бас маш өвтөн байна. Тийм учраас дулаан хувцлаад одоо шуудаагаа аваад одоо савар мавар юу байдیں۔ Тэгээд цэвэрлж болох бүх зүйлсээ аваад гараад ирээрээ. Ядарч гин үү? Гайгүй юу нэгтрэгт. За бүх нийтийн цэвэрлэгээнд өөр иргэд хэр итгэвтэй байна. Итгэвтэй байх шиг байна. Тэгээ бүх иргэдээ итгэвтэй юу хог цэвэрлэгээнд гарцгаараа гэж уриалж байна. Таны хувьд хэдэн цагт гарсан? Би одоо нэг гараад нэг 30 минут 40 минут л болчихсон. Тэгээ зөвлөлтөд цэвэрлэж. Айгүй хогт. Айгүй. За баярлалаа. За. Сайн ааха ядарч гин үү? Яаж гин? Ядарч гин үү? Гайгүй юу? Гайгүй. Хизээ гарч ирсэн? Сая гарч ирлээ. Ааха. За иргэдэгээ бүхнийхтэйгээ цэвэрлэгээнд идэвхтэй хамрагдаач гэж та нэг уриалахгүй юу? За бүгд идэвхтэй хамаарагдаад л гэсэн. Хог их вэ нөө? Их вэ тий хог? Хог байл бай таймаар. Энэ нь олон жилийн хурлах шиг шүү дээ. За амжилт хүсье. За. За энэ мэтлэн иргэд маань за 9 баг дээрээ дор бүрнээ цэвэрлэгээгээ хийгээд байж байгаа. Тэгээд цэвэрлээд овоосоо хогийг шууд одоо араас нь ингээд хогны машинууд дор нь ажилт хийгээ явж байгаа. Тэгэхгүй бол нөгөө хог маань хийсэг магадлал их өндөр байна.